6.8 сая гаруй хүнтэй Ливийн удирдагч байсан тэрээр Алтан жорлонгийн суултартай байснараа алдартай нэгэн билээ. Тэр мөн хаашаа явсан олон арван цагаан арьст үзэсгэлэнтэй эмэгтэй бие хамгаалагчтай дагуулan явдаг нэгэн байлаа. 1942 оны 6 дугаар сарын 7-нд Муаммар Каддафи Ливийн Хабхаты хэмээх жижиг суурьнд нүүдэлчдийн овгийн гэр бүлд төржээ. Тэднийх үе удмаараа тэмээ төрөөслүүлж амьзуудаг байсан бөгөөд амьдрал хүндхэн орлого бага байв. Ядуу тарчиг өссөн бага насан түүнийг ирээдүйдээ элсэн зөлийг орхиж их мөнгө олохоор шийтгэхэд нөлөөлсөн. Каддафи Ливийн их сургуулийн түүхийн техэмд элсэн сурвалжсан ч удалгүй Бенгазийн цэргийн академид шилжин сурвалжжээ. Сургуультынхаа хугацаанд тэрбээр Каддафигийн төгсөгчдийн холбоо нэртэй бүлэг байгуулж ангийн найз нараа гудамжны жигсаал цуглаанд уриалдаг байв. 2 жилийн дараа Каддафи түүх судалснаар Ливийг авч чадахгүй гэдгийг ухаарч аримд илсэн Ливийн шилдэг хүчний нэг болох Сиренайкийн аримд албааж эхэлжээ. Цэргийн албаа хугацаанд Каддафи Ливийн хаан засаглал ялангуяа тухайн үеийн хаан Идрисийн гадаад бодлогыг эсэргүүцэх болжээ. Тэрбээр Америкийн нэгдсэн улс болон Их Британтай байгуулсан гэрээ тэдний Ливд байршуулсан цэргийн баазуудыг эсэргүүцдэг байв. Энэ үеэс л тэр эх оронч үзэл санааг улам гүнзгийтэйж улс орноо өөрчлөх хүсэлтэд бүрэн автжээ. 1969 оны 9-р сарын 1-нд 27 настай Каддафи тухайн үеийн залуу офицеруудын хамтаар төрийн эргэлт зохион байгуулж хаан Идрисийг хаан ширээнээс нь түлхэн унгаан засгийн эрхийг гартаа авчээ. Ийхүү түүний 42 жил үргэлжилсэн дарангуйлын ноёрхол эхэлсэн юм. Улмаар Ливи хаан засгийг устгаж Арабын бүгд наримдах Лив улс хэмээн тунхаглав. Залуу удирдагчийн хувьд Каддафи харьцангуй хатуу чиг шугам баримталж газрын тосны салбарыг төрийн мэдэлд авч барууны орнуудын нөлөөг шахан гаргах бодлого хэрэгжүүлжээ. Газрын тосноос олсон ашиг Ливийн эдийн засгийг огцом өсгөж түүнийг дэлхийн хамгийн баян улс төрчдийн нэг болоход түлхэж болсон юм. Түүний төр барьсан ихний жилүүдэд Ливд үнгүй боловсрал, эрүүл мэндийн гүйцэлгээ бий болж ард иргэдийн амьдрал харьцангуй дээшилсэн гэж үздэг. Гэхдээ энэ урт хугацааны турш Каддафи дэлхийд даяар олонний анхаарлын төвд байж нэр хүнд нь хоёрдмол байлаа. Зарим нь түүнийг ойрох дорндын галзуурсан нохоо хэмээн хожилдог байсан бол нөгөө хэсэг нь цөлдөх дарамгуулагч гэж нэрлэдэг байв. Тэрбээр 200 тэрбум Америк доллард авсан хөрөнгөтэй байсан бөгөөд Билл Гейтс, Уоррен Баффет, Жефф Безос нар хүртэл түүн шиг хөрөнгө хурааж чадаагүй лээ. Каддафи төрийн эрхийг гартаа авсны дараа Ливийн асар их газрын тоос байгалийн хийнөөцийг хянаж эхэлсэн. Гэхдээ тэр бүх баялагийг өөртөө завшаагүй, орлогын талыг өөрөө авч, үлдсэн талыг нь ард иргэдэд зориулан улс орныг бүтээн байгуулахад зарцуулж байв. Каддафи боловсролын асуудалд ч туйлын их ач холбогдол өгдөг байсан. Тэрээр зөвхөн сургалтын төлбөрийг бүрэн хариуцаа зогсохгүй, гадаадд суралцж буй оюутнуудад сар бүр $2,300 нэмэлт тэтгэлэг олгодог байж. Каддафигийн нэрээр бүртгэлтэй тансакарш супер машинууд тоо томшгүй олон. Брунейн хааны алтан спорт машин алтан онгоцууч Каддафигийн нүдээр бол хүүхдийн тоглоом. Түүний орд харшийн таазнаас эхлээд ширээ сандал усны цорго гээд харагдаж болох бүхий л зүйлс алтаар хийгдсэн. Бүр ариун цэврийн өрөөний суултур хүртэл цэвэр 24 каратын алт байж Каддафи шиг асар их хөрөнгөтэй эрх мэдэлтэй хүнийг байнга үзэсгэлэнтэй бүсгүүчүүд хүрээлдэг. Улс орнуудын удирдагчид гадаад айлчлал хийхдээ ихэвчлэн эрэгтэй хамгаалагчдыг авч явдаг бол Каддафигийн хувьд энэ уламжлалаас тис өөр байлаа. Түүний бүх бие хамгаалагчид цагаан арьстай, урт хөлтэй, үзэсгэлэнт эмэгтэйчүүд байсан юм. Лид тухайн үед эмэгтэйчүүдийн нийгэмдэх байр суурь харьцангуй доогуур, ажил эрхлэх боломж маш хязгаарлагдмал байв. Ийм нөхцөлд Каддафи эмэгтэйчүүдийг тусгалан сонгон хамгаалагч болгосноор тэдэнд ажил нэр хүнд боломж олгож байлаа. Энэ нь түүний хувьд зөвхөн аюулгүй байдлын асуудал биш, харин ард түмний дунд нэр хүндээ өсгөх тактик байсан юм. Гэсэн ч түүний дураараа авирсан хяналтгүй засаглал эцэстээ задарч унав. 2011 онд Каддафи хэдэн 10 жилийн турш үйлдсэн бүхнийхээ төлөө хатуу хариуцлага хүлээв. Каддафи бол дундад орнуудад галзуурсан нохоо хэмээгдэж, Европ, Америкийн улсуудыг айдас давтуулсан хүн байлаа. Тэрбээр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийг ил тод шүүмжилж, террористуудын зөвлөл хэмээн нэрлэн бүх Африкийн орнуудыг өөрийн удирдлаганд ор нэгтэж, Африкийн холбоо байгуулахыг уриалж байсан юм. Нүүбийн дэлхийн 5 байнгын гишүүн орон болох Америк, Орос, Хятад, Их Британи, Франц зэрэг улсуудыг тус тусад нь өөрийн биеэр эсэргүүцэн дайрж байсан цорын ганц удирдагчийн нэг байсан. Энэ нь жицтэй түн сөргөөр нөлөөлсөн юм. Нүүбийн дээд хэмжээний уулзалтан дээрх түүний төрөмгийн мэдээллүүд бусдыг өдөө хатгсан үйлдэлүүд нь дэлхийн улс төрийн тавцанд ажмаар ганцаардмал байдал хүргэж эцэст нь амнаас төрийн эрхээ хоёуланг нь алдах шалтгаан болсон юм. Тэр хаадын хаан байж чадаагүй. Түүний хитрхи их шунал солиорол эцэст нь түүнийг унагсан билээ.
2011 оны 2 дугаар сарын 16-нд Ливд өрнсөн томоохон жагсаал нь Каддафигийн ойрхол сөрөг урсгал боллоо. Эцэст нь Каддафи өөрийн нэр хүндийг үл хайхран оргон зайлах нуугдах сонголтыг хийсэн. Жагсаалын дараа Каддафигийн өв хөрөнгийг тооцоолох үед хүмүүс түүний баян байдал мөсөн уулын орой байсныг мэдсэн. Түүний хөрөнгө нь хүмүүсийн төсөөллөөс хэдэн зуун дахин илүү байсан бөгөөд энэ нь дэлхийд даяар шуугиан тарьсан билээ. Нийтэд зарлагдаагүй тооцоололоор Каддафигийн гэр бүл дэлхийн олон орны банкудад асар их хэмжээний мөнгө хадгалж байсан. Үүнд Америкийн нэгдсэн улсад 37 тэрбум, Их Британи улсад 12 тэрбум $, Герман улсад 7.3 тэрбум, Итали улсад 6 тэрбум, Нидерланд улсад 3 тэрбум, Канада улсад 2.4 тэрбум байсан бол Австрали улсад 1.7 тэрбум, Швед улсад 1.6 тэрбум $, Франц улсад 1 тэрбум $, харин Швейцарт 1 тэрбум $, байжээ. Энэ бүх мөнгийг нийлүүлбэл ойролцоогоор 80.9 тэрбум $, болж байгаа бөгөөд энэ нь Каддафигийн агуу хөрөнгийн хэмжээний маш том илэрлэв. Түүний ордны подволд гэхэд 140 тонн алт олдсон нь дэлхийд даяар шуугиан тарьсан. Энэ нь жихэн алтны уул байсан бөгөөд ганцхан энэ алтны нөөц гэхэд ойролцоогоор 10 тэрбум $-той тэнцэх байлаа. Түүнчлэн Каддафи хэд хэдэн компанид хөрөнгө оруулалт хийж дэлхийн үнсэг болон бүрд тоо томшгүй олон үйл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан. Хэрвээ эдгээр хөрөнгийн статистик үнэн бол түүний нийт хөрөнгө нь 200 тэрбум $-оос ч илүү байж магадгүй. Гэхдээ эцэстээ энэ асар их өв хөрөнгө нь Каддафигийн үрсад болон Ливийн ард түмэнд үлдсэнгүй. Каддафигийн амьдралыг эргэн харахад тэрээр улс орноо хүчрэхэг хөгжингүй болгож чадна гэж үзэж байв. Хэрв тэр хүн болон удирдагчийн хувьд илүү бодлоготой байсан бол Ливийг дэлхийн тэргүүлэх орнуудын нэг болгож чадах байсан. Гэвч тэр хэтэрхий өөртөө бардаж дэлхийн ертөнцийг ганцаараа өөрийнхөө хүчээр удирдах чадна гэж итгэж байсан нь эцсийн эцэст түүний сүрлийн шалтгаан болсон. Каддафи дэлхийн хүчрэхэг орнуудтай нэг дор зогсохыг хүссэн ч түүний ноёрхлын хатуу бодлого өрсөлдөгчдөд хандах хандлага нь амжилтаас илүү өөрийг нь сүрэлд хүргэсэн. Түүний амьдралын карьер ялалтаар эхэлсэн ч бүтэлгүйтэл асар их шунал дарагдан амьдралын төгсгөл нь эмгэнэлтэйгээр дууссан. Түүний зан чанар улс төрийн хандлага мөн хувийн ашиг сонирхлон сүлдээ ихээхэн эмгэнэлтэй үр дагавар төрүүлсэн билээ. Хэтэрхий ард түмнээсээ илүү өөрийнхөө эрх ашигыг хангах олон улсын хамтын ажиллагаа эерэг харилцааг үгүйсгэх нь түүний сүрлийн үндсэн шалтгаан байлаа. Каддафи амжилттай эд баялгаар дүүрэн нэгэн болсон боловч хүнлэг бус өөрийн амбицад автаж төгсгөлдөө хэтэрхий аюултай нөхцөлд хүрсэн. Галзуурсан нохой хэмээх хочтой байсан тэрээр нэг л өдөр толгойгуудаан уучлал өршөөл гуйж нулимс туслуулсан өрөвдөлтөй нэгэн болсон юм. 2011 оны 10 дугаар сарын 20-нд Катарын Аль Жазира телевизээр нэгэн мэдээлэл гарсан нь дэлхийд даяар шуугиан тарив. Энэхүү мэдээнд нэгэн хүн олон хүмүүст баригдан явж буй харагдав. Түүний хэн болохыг тодорхойлох боломжгүй байсан бөгөөд тэрээр хувцсгүй нүүрэн цуснд бодогдсон тэрч байтугай толгойдоо сумны нүхтэй амьд хүн биш байв. Зарим хүмүүс энэ хүнийг Ливийн урдны дарангуйлагч Каддафи гэж таамаглаж эхэлсэн юм. Үүнээс өмнө олон нийт Каддафиг дайсны тал олж авсан эсэхтэр мэтгэлцэж байв. Удалгүй түүний үхлийг дэлхийд даяар зарлахад олон нийт шоконд орж ихэнх хотод уймэнд игцсэн. Зарим хүмүүс баярлаж сайхан мэдээг хоорондоо дамжуулж, зарим нь гудамжинд чихэр тараан хуваалцж байв. Үнэн дээр олон хүний хувьд энэ бол дарамт айдас дарангуйллын төгсгөл байлаа. Каддафигийн засаглалын 42 жил хүмүүсийн хувьд хүчирхийлэл, цензур, эрх чөлөөгүй байдлын бэлэг тэмдэг байсан. Тэрбээр өөрийн засаглалаа бат бөх байлгахын тулд эсэргүүцэгчдийг дарамтуулж айлган сүрдүүлж хөнөөж эрх мэдлээ хязгааргүй хадгалж ирсэн. Иймээс түүний өхлөн зөвхөн нэг хүний төгсгөл бус, харин дарангуйлал айдсан оршин тогтнолын төгсгөл байлаа. Хүмүүсийн нулимс нь уу гашуу бус, харин амьсгаа авах эрх чөлөөний илэрхийлэл байсан. Энэ нь Ливийн олон ард иргэдэд шинэ эхлэл найдвар мэт санагдсан. Учир нь Каддафи ард түмнээ удирдах байсан биш, захирч айлган сүрдүүлж эрх чөлөөг нь боомлж байсан. 2011 он тэрээр эцэстээ хүчээр огцорсон. Түүний хийсэн утгагүй цуврал хэрцгий үйлдэлүүд нь олон улсын анхаарлыг татаж, нэгдсэн үндэсний байгууллага хүртэл түүнийг шууд дайны гэмт хэрэгтнээр нэрлсэн нь тухайн үед түүхэндх хүндхэн шийдвэрүүдийн нэг байлаа. Энэ нь Каддафи урдих шигэ эрх мэдэл бүхий хүчрэхийг ерөнхийлөгч байхаа болж, харин хүн бүрийн үзен яддаг, шийдэхийг хүссэн гэмт хэрэгтэн болж хувирсныг илтгэв. Гисэн хэдий ч олон жилийн турш засаг барьсан хүний хувьд Каддафи урьдчилан бэлтгэсэн хэд хэдэн зүгтах гацтай байсан. Тэрээр өөртөө зориулан бат бөх цайз хорогдох газар бариулсан байв. Түүнчлэн Каддафид тухайн үед 3000 гаруй цэрэг үлдсэн байсан нь түүний хамгийн сүүлчийн найдвар байж. Эдгээр цэргүүд түүнд туйлын үнэнч байсан ба үхэлдэж нүүр тулахад бэлэн байв. Иймд тэдний хамгаалтын ачаар Каддафи Триполи хотын цэргийн нэгэн газар доор хорогдох байранд амжилттай нуугдаж чадсан.
Гэвч энэ нь зөвхөн төр зүрийн хорогдох байрсан бөгөөд үннээс зүгтах боломжгүй байлаа. Хорогдох байр нь хэрэглээний маш олон зүйлс хэдэн сараар нуугдах боломжийг хангахуйц бэлтгэгдсэн байж. Үүнээс харахад Каддафи аль хэдийн урт хугацааны нуугдах төлөвлөгөөтэй байсан нь тодорхой байна. Дэлхийн нийт Каддафигийн хаана байгааг мэдэхгүй түүнийг Орос сүрэггүй боллоо хэмээн бодож байсан. Удалгүй 6 дугаар сард Каддафи өөрийн дуу хураасан аудиог үндэсний телевизэд явуулж ард түмэндээ хандан мессеж дамжуулсан байна. Гэвч энэ үйлдэл нь түүний байгаа газрыг хэлчилсэн алдаа байсан. Тэр бичлэгтээ би эцсийн амьсгал хураатал энд үлдэнэ. Хайртай Ливигээ эх орноо орхихгүй гэж мэдгдсэн. Энэ нь түүний тууштай байр суурийг илэрхийлсэн мэт боловч Ливийн ард түмний хувьд энэ нь тамаас сонсогдох дуу хоолой шиг байсан. Түүнийг түлхэн унахаар зорж байсан хүчнүүд энэ бичлэгнээс түүний байршлын талаарх Каддафигийн нуугдж болох 3 боломжит газрын жагсаалтыг гаргажээ. Эдгээр 3 хот нь Каддафигийн төрсөн хот болоод цөлийн төвд орших хотууд байв. Эдгээр газруудыг анхааралтай шалгаж эхэлснээр Каддафигийн нуугдж буй газар ил болоход ойрхон байсан. Гисэн хэдий ч эдгээр 3 хотод хийсэн эрэл хайгуулын дараа Каддафигийн ямар ч улмөр олдоогүй. Харин түүний нуусан их хэмжээний мөнгө эд хөрөнгийг илрүүлсэн. Ингээд улс даяар эрэл хайгуул үргэлжилж эцэст нь түүний тансаг харшийн газар дор хамгаалтын хорогдох байрыг олжээ. Тэр газар нь гүнзгий нууцлаг байршилтай орчин үеийн байгууламжтай байсан. Энэхүү газар Каддафи нуугдж байж. Удалгүй бичлэг олон нийтэд цацагдан дүрс бичлэгт түүнийг цус нүчтэй нь холин чирч яваан дэлхийн нийтэд хүрв. Бичлэгт гарч буй хүмүүс нь Ливийн зүүн хэсгийн Бенгази хотоос ирсэн цэргүүд байсан юм. Харин түүний толгой руу нь будаж хөнөөсөн цэрэг нь 1989 онд төрсөн тухайн үедээ ердөө 22 настай байсан Санаад Садыг Уребе гэгч байлаа. Тэр Каддафиг алсан явдлаа бахархалтайгаар дурсаж энэ талаар олон нийтэд дэлгэрэнгүй ярьсан байдаг. Тэр дундаа Уребе хэлэхдээ би Каддафиг өөрийн гараар устгасан хэмээн шууд хэлж хэрхэн устгасан тухайга нэг бүрчлэн тодорхой өгүүлжээ. Тэр цэрэг Каддафиг 2 удаа буудсан гэж ярьсан байдаг. Нэгийг нь түүний толгой руу, нөгөөг нь цээж рүү. Гэсэн ч энэ мэдэгдэл тухайн үедээ их их марган дагуулсан юм. Яагаад гэвэл тухайн үед цэргүүдийн аль биесны даалгавар нь Каддафиг амьдаар нь баримтлах байсан. Тиймээс уг цэрэгт хүний ам бүрлгэх эрх байгаагүй бөгөөд Уребегийн үүдэл нь алах гэмт хэрэг гэж үзэгдэх үндэстэй байсан. Гэсэн ч Уребе энэ тухайга нуусангүй тэр шуудхан би түүнийг амьд байгааг төвчж чадаагүй юмээ мэдэгдэжээ. Энэ нь түүний хувьд өш шонзон авч байгаа мэт санагдсан ч олон улсын эрх зүйн хүрээнд бол хүний эрх хууль ёсны асуудлыг ноцтой зөрчсөн явдал байлаа. Уребетэй хамт бичлэгт гарсан цэргүүдийн дийлэнх нь яг л түүнтэй адилхан бодолтой байсан. Тэдний хувьд Каддафиг амьд барих бус устгах нь шударга ёс гэж үзсэн байв. Тэдний зарим нь хэлэхдээ Каддафигийн цоснд бодогдсон цамсыг бид түүний эсрэг ялалт байгуулсны баталгаа хамгийн том ол зом гэж үздэг хэмээн ярьсан ч бай. Энэ шалтгааны улмаас бичлэгдэр Каддафи цамцгүй байсан аж түүнчлэн цэргүүд түүний гарт байсан алтан бөгжийг авч ялалтын бас нэгэн бэлэг тэмдэг болгон хадгалжээ. Цэрэг Уребегийн үгүйснээр тэд Каддафиг эрен хайх замдаа олон хөдөөгийн иргэдтэй таарчээ. Ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байж гэвч тэдгээр хүмүүс донд онцгойрох нэгэн хүн байсан нь Каддафитэй тун төстэй харагдаж цэргүүд тэр дээр уг хүнийг баривчлан сувгаас татан гаргасан байна. Тэр хүний гарт алтан буу байж энэ бол Каддафиг олж барих зам тохиолдсон нэгэн үйл явдал байсан бөгөөд энэ хүн үнэхээр Каддафи байсан нь тодорхой болсон байна. Тэргүүд Каддафи руу дайрах үед Каддафи ямар ч эсрэг үзэл үзүүлсэнгүй. Тэрээр чи миний хүү шиг хүн шүү гэж хэлсэн ба энэ үгэн түүнийг аль хэдийн үгүй болох хувь тавилангаа хүлээн зөвшөөрч байгааг харуулсан. Үүний дараа Каддафиг 40 метрт чирч төмөр саваагаар зодсон. Энэ үед тэр ямар ч эсрэг үзэл үзүүлээгүй өршөөлөрн уучлал хүсч уйлсан байна. Энэ нь Каддафигийн түүхэндх хамгийн доромжлолт хүнд хэцүү үеийнх нь нэг байлаа. Гэвч энэ нь хэн нэгэнд өрөвдөх сэтгэл төрүүлсэнгүй. Харин ч цэргүүд тойрон зогсож зураг авч байлаа. Тэднээс Каддафи тусламжгүйж нулимс нь урсгаг харсан ч энэ нь тэдний уур хилэн арилгаагүй. Каддафигийн төгсгөл нь түүний амьдралын хамгийн хар бараан аимшигтай хэсэг байв. Тэрээр улсынхаа удирдагч байсан ч төгсгөл нь бүхэлдээ өөрийнх нь үйлдэл бодлого ард түмний сэтгэл зүйн хариуг харуулсан. Түүний засаглалын үед ард түмэн хэрхэн хохирж байсан, ямар их дарамтнд байсан гэд тоочод барамгүй олон хар шүүдэр бий. Каддафигийн үхэлд олон хүмүүс баярлаж байлаа. Эцсийн эцэст Каддафи амьдралынхаа төгсгөлд ганцаардах өршөөл гуйх бүх зүйлээ алдсан байдалд хүрсэн нь түүний амьдралын үнэн түүхийг харуулсан. Мөн түүний эцэс төгсгөлгүй харгас засаглалын төгсгөл дэлхийн нийтэд маш том сургамж болон үлдсэн юм а.